Санал асуулгад маань оролцсон та бүхэнд баярлалаа. Мэдээж маш олон програмын тусламжтай гүйцэтгэх боломжтой. Гэхдээ асуудлын гол нь хэрхэн гэдэгт оршино. Өнөөдөр би та бүхэнд Beamon Drawing Pack-ийн тусламжтай товч харуулгаар бэлтгэлээ. Бүгдээрээ нарны эвэрлтээс эхлэе. Танд шаардлагатай тохиргоонуудыг урьдчилан гүйцэтгэсэн байх учраас та төслийнхөө байршлыг зааж өгөөд Play дээр туушгад хангалттай. Ингэснээр тухайн төслийн геодезийн байршилд үндэслэн өндөр наривчлалтай хийж гүйцэтгэх боломжтой. Эсвэл та бүхэн кадр тус бүрээр хэвлэх боломжтой гэдгийг анхаараарай. Мөн архитектор болгон өөр ингэсэн график зурагтай учраас та график зураглалаа өөрийн шаардлагад нийцүүлж тааруулах боломжтой. Жишээ нь хөлсөө өнгөөр ялгаад бусдын цагаанаар хар цагаан гар талбарын графиктай энгийн хар цагаан зураглал мод бут зэрэг өнгөөр ялгаад бусдын цагаанаар барилгай цагаанаар орчноо тодотгох гээд эсвэл сүдэр унгаах хэсгээ өөрөө шийдэж болно. Мэдээж та бүхэнд сүдрийн маань үнцэг таалагдахгүй байвал цаг, улирал зэргийг тааруулах зарчмаар өөрчилж болох юм. Мөн та урьдчилан бэлтгэсэн навчит модны график зураглал төрөл зэрлэгийг өөрийн шаардлагад нийцүүлж хүснээр өөрчлөх боломжтой. Жишээ нь би уг модны өнгийг өөрчилсөн. Хэмжээг нь өөрчлөхөд асуудалгүй. Үг өрдөхсгүй та бүхэн нүүр тал болоод 3D харагдалт дээрх модныхон график зураглалыг өөрийн шаардлагад нийцүүлж тааруулах боломжтой. Яг одоо бид RPC график зураглалыг харж байна. Мэдээж энэ realistic дээр тавьсан тохиолдолд тохиромжтой. Эсвэл та бүхэн буцаагаад shaded дээр тавиад detail level-ийг medium дээр тавьснаар бидний хэрэглэж зансан архитектурын графикийг ашиглах боломжтой. Эсвэл detail level-ийг coarse дээр тавьснаар энгийн геометрээр төсөлж харуулж болно. Та бүхэн эдгээр геометри дүрсийг хүссэн харьцаагаараа зааж өгч болох юм. Жишээ нь тэтгэм хэсэг нь бага болвол шаардлагатай харьцаагаа зааж өгөөд gradient мөн хүснээр өөрчилж болно. Үүгээр зогсохгүй бид мод үүсгэхдээ нэг бүрчлэн байршуулдаг болвол Beamon Drawing Pack-ын танд олон тооны модыг ухаалгаар хурдан хугацаанд үүсгэх боломжийг олгоно. Ингийн тулд та мод тарих шаардлагатай замаа зааж өгөөд тухайн замын дагуу ямар мод хэрхэн тарихаа заахад хангалттай. Үүгээр зогсохгүй та төсөлдөө ямар нэгэн өөрчлөлт хийхэд тухайн өөрчлөлт маань төслийн маань бүхий л орчинд шууд нөлөөлөх болно гэдгийг анхаараарай. Хэрвээ та ерөнхийдөлгөө эсвэл ландшафтын архитектор бол танд зориулсан тусгай Beamon Drawing Pack байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Энэ нь танд газар чорооны арьжил, картограм, өндөржилт гээд шаардлагатай бүхий л ажиллабаруудыг гүйцэтгэхээс гадна барилгын норм ба дүрмд заасан Монгол оронд ургах боломжтой бүхий л суулгацуудын мэдээлэл, график зураглалыг бүрэн шийдсэн байгаа. Үр дүнд нь та модельдээ загварчилсан бол шаардлагатай бүх ажлын тоо хэмжээ, төврийг MNS болон MNS ISO стандартын дагуу хялбархан гүйцэтгэх боломжтой болох юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.